өнөөдөр бол 2026 оны 5 дугаар сарын 10-ны өдөр одоо гүйлтийнхаа хамт дөрөвт хувийн цагаанагийн 5 дахь миний 6 дахь бэлтгэл эхлэх гэж байна. Тэгээд гүүх газар ирсэн байна. Энэ жилийн тухайд бид хоёр өөр газар бэлтгэж гэж бодож байгаа. Энэ удаагийн бэлтгэлийн талбай бол Чингэлтэй хайрхны биелэх цаашаа дунд хэсэгт л орж шүү дээ. Хайрхаа өөрчлөлтөө өгөөд аюу гоё цэвэрхэн модоор хүрээлэх. За аюу гоё газар юм тий. Тэгчүүлтээ байна. За баярлалаа. За өнөөдөр ингээд 5-1 өдөр үр бүтээлтэй, эрч хүчтэй, маш амжилттай өндөрлөлөө. Тэгээд найзтайгаа холын зан гүйлтийн бэлтгэл буюу 15 км, ер нь бие алаалтайгаа нийлээд 21.7 км зайг Чингэлтэй хайрхан дээр амжилттай дуусглаа, гүйцэтгэлээ. Тэгээд хормын үзэсгэлэн буюу Мишель Экспо дээр ирж хашаахтайгаа бас айгу гоё яриа өрнүүлээд яг одоо би Мишель Экспогийн энэ туулгол, богдуул бах моддын дунд зогсож байна. Ер нь цаашдаа иймэрхүү богино бичлэгүүдийг бас хийх төлөвлөгөөтэй байгаа миний хувьд. Тэгээд дараагийн бичлэгтэр болцгаая.